Нүдээр үз, биеэр мэдэр. Тэнгэр travel. Удас 95 69 69. Тэнгэр travel-ийн замаар төв дэлхийг тойрцгооё. Аян замын тэмдэглэлүүд. Соёл гэгэрлэр сэргэн мандан урайтай соён гэгэрүүлэгч телевиз, нүдээр үз биеэр мэдэр урайтай Тэнгэр travel компани хамтран цэнгэрхэн дэлхийгийн тойрон аялах томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Хүн төрлөختний их соён гэгэрүүлэгч далай багш биднийг жил бүр заавал нэг шинэ газар оронд очиж үзхийг зөвлөсөн байдаг. Харин энэтхэгээр хэрэн бидэрч явахтан хоосон чанарын онлоос скрин тооч буюу дэлгэцэн дээр нь шууд дараад ирж болох гар утасны шинэ нээлт хийсэн Стивен Джобс аялал бол шагнал юм гэжээ. Мөнхийн хөдөлгөөн нүүдэл явдал дунд аж төрөх Тэнгэрийн өгөгдөлтэй монголчууд бүхий л цаг хугацааныхаа түүхэнд аялсаар шинэ газар оронд очисоор байлаа. Төв Азийн анхны төр тус хүн гүрний нүүдэлчид уул олныг давж ус далайг гатлан Америк төвд хүрсэн гэдэг бол Сууд Чингисийн үр ачнаар тэртех баруун Европын Адриатын тэнгисээс морин услан гарч байлаа. Тэр цагаас хойш он жил хөрсөөр шинэ мянгантай зологоход агуу өвөг дээдсийн үр сад бидэж аялсаар нүүсээр шинэ газар оронд очисоор байна. Бид Монголын аялал жуулчлалын тэргүүлэгч компани Тэнгэр travel-ийн гаргасан замаар дараах улс оронд аялаж сонирхолтой, үр өгөөжтэй, санаа авууштай аян замын цуврал нэвтрүүлгүүдийг та бүхэнд хүргээд байгаа билээ. Бид хамгийн анх наран ургах зүгийн нутаг Номхон далайн ирэг дээрх газрын деважин Хаянаанд очсон. Дараа нь өмнөд Солонгосын хойгийн Чежу арал дээр хөл тавьж солонгосчууд яагаад Азийн бар улсныг олж мэдсэн билээ. Харин өнгөрөх чавар асар урт аяллаа замыг туулж энэтхэгж арын орон хурж цаст гимлэн ороод байх Дарамсалаа хотоор аялан мөнхийн хайрын цагаан гантагт Таж Махалыг харж Дели хоттой танилцсан. Бидний дараагийн аялал тайлагдшгүй нууцлаг Тайланд орон байсныг эрхэм үзэгч та бүхэн мэдэж байгаа. Одоо хүртэл эзэн хаанаа тойрон амьдрах энэ улсын чанад нууц руу нэвтэрсэн ёр бусын аялал бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн билээ. Ингээд бидний дараагийн аялал Оросын холбооны улсад орсон Бред түмний итгэл тамбаан тойрч үтсэн нутаг байлаа. Саяаны өндөр улсыг давж сэлэнг бүрэн ижээгэн даган урсаж байгаль далайд хүрсэн бидний аялал өнийн явдлыг сөхөж өвөг дээдсийнхээ нутгийг эргэсэн баяр гунигийн нулимстай аялал байсан юм. Ингээд олон мянган километрийг туулан Тэнгэр travel компанийн хөтөж аялагч нартай баг болон явцгаадаг бидний нэгэн шинэ аялал үзэгч та бүхний өмнө дэлгээгдлээ. Явах гэж байна гэж сүр болдоггүй ч явж ирээд дуйлаантай дурсамжтай нэвтрүүлэг хийхийг зорддог нь манай телевизийн уран бүтээлчдийн онцлог. Энэ удаад бид түүхийн тавцнаан ялж ялагдж, эзлэгдэж явсан мөнхийн хөрш бүгд найрамд хотод ард улсын нийслэл Бээжин хот, их гүрний гүнд орших Манчар бурхны орон сүрлэг өндөр Утайн таван тэнгэрийн ориглууд, зам зуур буугаад мордсон Хөх хот, өвөр Монголын олон аймаг хошууг дайран аялаад ирсэн цоо шинхэн 3 цуврал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өмнө нь бид онгоцоор голдуу аялаж зам зуурын газар орныг тэнгэрээс хараад л өнгөрдөг байсан бол энэ удаад 2 загал хэмээх олон улсын галт тэргэнд сууж ирж очихын 4700 км-ийг туулах 9 шөнө 10 өдрийн урт аяллаа эхлүүлсэн юм. Хувилаа хааны ор сууж байсан өмнөд нутгаар хэмээх аян замын тэмдэглэл маань 3 цуврал нэвтрүүлэг болон хүрэх бөгөөд аяны богцондон юу хийж ирснээ нэвтрүүлгийн эхэнд товчхон хүргэе. Бид өвөр Монголын өртөө зас хорны эрийн хотоор ирэх очихтун дайрч гарсан. 24 жилийн өмнө Монголын нэг сумын баригатчиг байсан гэрийн бидний нүдэн дээр нийслэл Улаанбаатартай барьцах үед том хот болчихжээ. Улс төржиж маргалдаж талцаж суух хойгоор урд хөршийнхэн бидний 8 эйсэн мөнгөөр ямар том хот сүндэрлүүлснийг харахад атаархмаар бас ичмэрч юм шиг. Эрийн хотын тухай жиж өгүүлэх болно. Бид аяллаас буцаж явхтаа эрийн хотынхны байгуулсан авраг үлэг үрвлийн музейгээр орж гайхамшигт үзмрүүд нэвтрүүлгийн хийснийг 3 дахь цуврал нэвтрүүлгийн үеэр сонирхуулах болно. Олон зуун жил Монголын нутгийн урд хил Хятадын их цагаан хэрэм хүртэл байсан учраас зам зуурын бүх газар орон Монгол нэртэй байдаг. Бид өвөр Монголын өртөө зас хорны сүнэд баруун хошууны төв сайхан тал хот, Улаан цав хот, Хөх хотыг дайран аялсан.
Өвөрлөгч ахын дүүсийн маань итгэл найдварын нийслэл хөх хотоор дайрахтан эзэн Чингис хааны хөшөө одон телевизийн байрны өмнө зургаан татуулж нэлээдгүй зүйлийг үзээд амжсан. Хөх хотоос цаашлан хатан голын хойд хэсэгт орших Хятадын Хэбэн мужи, тайхны нурууны баруун хэсэгт оршдог Хятадын Шансын мужийн нутгуудаар дайрч Хятадын хойд болон төв нутгийн хамгийн өндөр улс Утайн оргилд хүрсэн билээ. Манчар бурхны орон Утайн 5 оргилд 2 хоногтоо бид Хятадын бурхны шашинтай танилцж өнөөдөрч Хятадын дарга нарын засал номыг хийдэг ариун дагшин хийдүүдээр нь толгой дараалан явж эргэл мөргөл үйлдсэн. Мөн аялагчдын маань гол зорилго нь эхийн умаа хадаар гарч шин төрлийг олох явдал байлаа. Хүн эхийн хэвлэгээс нэг удаа төрдөг бол Утайн ариун умаагаар багтан гарч дахин шин төрлийг олдог тухай заншил эртний уламжлалтай. Тиймдээ ч машин тэрэггүй хуучны үед Монголын эргэл мөргөлчөд лам хувраг гэгэнтнүүд Монгол нутгаас морь тэмээгээр гарч цас дутайг зорин 2 жил явж очдог байсан гэдэг. Энэ л ариун дагшин газарт олон зуун жилийн өмнө байгуулсан шарын болон хөхийн сүм хийдүүд, бурхан шүтээд, лам хуврагууд, эргэл мөргөлчөд Хятадын буддын соёлын онцлог, Утайн жирийн ард иргэд, худалдаа наймаа, зам харилцаа, олон сонирхолтой мэдээллийг аян замын тэмдэглэлийн 1-2 дугаар дугаараар дамжуулан та бүхэнд үзүүлэх болно. Бид Утайд 2 хонож эргэл мөргөл хийснийхээ дараа Чингис хааны аж ахуй Хувлай хааны Юан гүрнэн байгуулан ор сууж байх тан захирч байсан дээд нийслэл хот буюу өнөөгийн Хятад улсын нийслэл Бээжин хотод 3 хонсон байгаа. 1.4 тэрбум хүнтэй дэлхийн хүчирхэг гүрэн болон хөгжиж буй Хятад улсын нийслэл Бээжин хотод монголчууд бишгүй очдогч нарийн ширийн зүйлс, соёл, түүх, хөгжлийг нь тэр үрд таньж мэдээгүй байдаг. Тийм ч учраас Бээжинд хонсон 3 хоногтоо бид аяллаа хөтөлбөрийн дагуу 600 гаруй төрөл зүйлийн 7000 амьтантай зоопаркаар орж урд хожид үзээгүй хачин сонин амьтдыг үзэж мөн 2500 төрлийн 50000 гаруй загас жараахаатай Бээжин аквариумор зугаалж далай тэнгисийн ертөнцийг толтлоо. Тэндээ бид Бээжингийн дунд сургуулиудын бяцхан сурагчдтай хамт далайн гахай дельфиний сонирхолтой шоуг үзэж сонирхсон байгаа. Аялагчид маань Бээжингээр зугаалахтан Бээжингийн дэлхийн паркаар орлоо. Дэлхийн 5 төв 4 далайн 100 гайхамшиг буюу дэлхийн 50 улс орны түүх соёл байгалийн хамгийн алдартай цогцлборуудыг жижигрүүлсэн хэлбэрээр бүтээсэн энэхүү парк дэлхийд алдартай. Америкийн цагаан ордон, Парисын цамхаг, Египтийн пирамид, Оросын улаан талбай, Америк твийн алдар түрхрээгээд ертөнцийн 100 гайхамшигыг та бүхэнд 2 дахь цуврал нэвтрүүлгээр үзүүлэх болно. Бид Бээжинд байхдаа Вампужин, Дааху, Гонконг захаар орж худалтай 8 ч хийсэн байгаа. Мөн ертөнцийн 7 гайхамшигын номер 1 бичигддэг Хятадын их цагаан хэрмийг үзлээ. Сансраас дэлхийг харахад зөвхөн Хятадын их цагаан хэрм нарийн цагаан 6 мэт харагддаг гэж нэгэн сансрын нисгэгч хэлсэн байдаг. Бидний өвөг дээдсийн довтлогооноос хамгаалж хэдэн үеэрийн хамгийн удаан барьсан их цагаан хэрмийн тоосго бүрэн түүхтэй. Ийхүү бид Хувлай хааны дээд нийслэл байсан Бээжин хотод 3 онсны дараа их нутгийнхаа зүг хүлгийн жолоо эргүүлж замаараа бас л шинэ газар орон үзэж аялсан юм. Энэ газар орон дундаас монголчуудын үе үеийн түүхтэй салшгүй холбоотой нэгэн газарт үдийн зоог барьсан нь алдарт Жанжихүүгийн даваа байлаа. Чингис хааны алтан улстай байлдаж алсан газар шороо хожим 20 дугаар зууны ихэр өвөрлөгч ахын дүүсийн Японы түрэмгийллээс хамгаалж Монгол зөвлөлтийн цэргүүд ирж байлдан ялалт байгуулсан газар шороо бол Жанжихүүгийн даваа юм. Олон сайхан Монгол эрсийн ялалтын уухай бас бүлээн цусны газарт шингэж халуун биеийн мөнхөд нойрсон Жанжихүүгийн даваан дээр бид хэдэн үеэрийн хүндэтгэл үзүүлж газар лусыг аргадаж гэрэлт хөшөөг өөрсдийн гараар босгож өвөг дээдсийн сүнсийг амьрлуулах ёстой санагдсан. Ийхүү эрхэм үзэгч танд соёл гэгэрлийн 3 цуврал нэвтрүүлэг болон очих Хувлай хааны ор сууж байсан өмнөд нутгаар хэмээх аян замын тэмдэглэлийн 3 цуврал нэвтрүүлгээр юу үзүүлэхийг томилон хүргэлээ. Хувлай хааны ор сууж байсан өмнөд газраар хэмээх аян замын тэмдэглэл маань олон улсын галт тэрэгний буудал дээрээс эхэллээ. Тэнгэр тэрэглийн замаар төв дэлхийг тойрох бидний нэгэн цоо шинхэн аялал эхэлж байна. Соён гэгэрүүлэгч телевиз Тэнгэр тэрэгэл компанитай хамтран дэлхийн 40 гаруй орноор аялах нэгэн томоохон аян замын төслийг амжилттай хэрэгжүүлж байна. За бид өнгөрсөн хугацаанд төв дэлхийн 6 орноор аялаад эдүгэ 7 дахь орн болгон ийхүү цоо шинхэн аялалдаан гарахаар бэлдээд байна. Өнгөрсөн хугацаанд бид газрын деважин Хайнаанаас аялан эхэлж Солонгосын гайхамшиг Чэжүү арлаар явж мөн тайлагдшгүй нууцлаг Тайланд орон бидний хойд өрш Оросын холбооны улсын
Брэд зонтой та бүхнийг уулзуулж байгаль далайгаар аялсан бол дараагаар нь бид энэтхэг орноор аялаж дэлхийн хамгийн хүн амтай тэр газар нутгийг зорин очиж дээрхийн гэгэнтэн далай ламтай ярьцлага хийсэн байгаа. За энэ удаад бид 4600 км-ийн маш том уртхан аяллыг туулах гэж байна. Бидний энэ удаагийн аялал төмөр замаар эхлэж цаашд олон сонирхолтой газар орнуудаар явж эх орныхон өнцөг улан бүрээс дэлхийн төв дэлхийгээр аялах хүсэлтэд тэр жуулчдын хамт та бүхэнд адал сонин явдал дүүрэн цоо шинхэн аян замын тэмдэглэлээ хүргэх гэж байна. За бид энэ удаагийн аяллаар бүгд найрамдах Хятад улсын нийслэл Бээжин хотоор аялаж Өвөр Монголын өр төн засаг орны хохотоор орж мөн түүнээс цаашлан Манчар бурхны орон гэгддэг Утай тийш зам гарах гэж байна. За бидний агуу их өвгдөөц эрт цагт Утай руу аялаж нэгэн насын амьдралаа даатгахын тулд 2 жил гарan явдаг байсан асар хүнд урт аяллыг өнөө цагийн хурдан тэргээр бид маш богино хугацаанд туулахаар энэхүү аян замдаа гарах гэж байна. Бид өмнө нь онгоцоор төв алгасан аялаж хэдэн мянган километрийг хоромхон зуур туулж исэн бол энэ удаа төмөр замын анд нартайгаан хамт энэ удаад Улаанбаатар төмөр замын олон улсын галт тэргээр нийслэл Улаанбаатар хотоос Эрээний чиглэлд инхүү хөдлөх гэж байна. Монголчууд бүгд найрамдах Хятад ард улстай мөнхийн хөрш оршиж тэрл газар нутгаас эдийн засгийн олон зүйлсийг хөрнлууга тэн явдаг тэр жимээр бид одоо аялна 24 жилийн хугацаанд энэ л ногоон галт тэргээр 8 арилжаа хийж энэ л газар нутгаас хүний нутаг руу олон монголчууд амьдралаа өөдөн татгаар аялж исэн билээ. Ингээд бид 4600 км-ийн асар хол аяллыг 9 шөнө 10 өдрийн турш та бүхэнтэйгэн аялахаар инхүү бэлэн болоод байна. Бүгдээрээ тэнгэр тэрвлийн жимээр төв дэлхийгээр тойрцгоё. Нүдээр үз, биеэр мэдэр. Тэнгэр travel. Удас 95 69 69.